Өсөөх өгөхтэй энэ хүчээр нүрээ би аавын охин бүлгийг уншихад бэлэн болсон байна. Мөн дээрээс нь энэ нутгийн чимэг гээд богино өгүүлгийн тэмцээнийг зохиож байгаа. Надад энэ их гой боломжийг олгож байгаа ах эгч нартаа үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ та бүхэн минь таалан баярх нь. Аавын охин. Дэшээ хараад элдвээ бодон хэвттэл отос дугарлаа. Танихгүй дугаар. Байна уу? Байна. Аавын охин сайн уу? Аавын охин. Энэ үг намайг их гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж идэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэд сэтгэл зүрхнийхээ архивыг нуучин үдэн ядлаа. Анх намайг ижинхэн хэлгээд олоход эцэг минь их баярлсан гэдэг. Гэвч нутаг холын урт зам өөрийнхөө хоромхон зүрийн таашаалын төлөө бусдын насан туршийн авчиргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоо тасалж бас чадсан. Ингээд би гэдэг хүн энэ орчлонд нэмэлхэд ээжийн аав гар дээрийн өргөмөгдсөн. Гэрт төрсөн хүүхэд гэрт олцсон эрдэн хинээ өөрийнхөө гал голомт дээр 3 нас хүртэл минь газар хөргөлгүй өсгсөн аав минь. Хамаатан садангууд нь ямтай хүүхэд гэхэд миний хөөч нь их сайн хүн болно гэд шүн тосон өглөө нь хорхцоор оройн яаран ирдэг байсан аав минь. Ирх ям хоёрын эндэж тэрүү хилд орсон хэрнээ хөлийнх нь бол өөхлөд хөлд орж амжаагүй жаахан охноо орхоод буугаан үрээд анд явсан тэр өдрөө буурал аав минь эргэж ирээгүй гэдэг. Бодолгүй тэр жаахан охин хөлд орж гэрийнхээ босгон дээр гарч зогсоод ааваа гэд орилсон боловч хинч түүнийг аавын охин гэд ирээд тэврээгүй. Ааваа гэж өгөөж дуулж мөн эмээгийнхээ сэтгэлийг ямар их зүсээ бол. Мөн эмээ минь нулимсаа нууж яасан их арчаа бол. Удалгүй ээжтэй минь танилцаж ханилж хам талхаа хөөрхөн дүүнэртэй болгож өгсөн тэр хүн намайг эцгийн нүдээр харж чадаагүй. Уймэлэн тоглоход харцаараа нисгэж холоос морьтой эрэхтэн будчин тасаагүйсэн ч аавын охин гээд уургаач болов өгөөд явуулаагүй. 10 жилийн сургуулийн босог давж гизгэндээ улаан тооцтой цүнх дүүрэн нам дэвтэр дөрөв онцтой гүйж авахдаа аавдаа хөдлүүлээд алхаж байгаа хүүхдүүдийг хараад үлгэр дуртай эмээгийн хүүхэд би уруу царайлан хардаг байсан. Энэ дурсамжийн дундаас надад аав гэх хүний дур өрдөөр санаанд орж ирсэнгүй. Би уцаа чихэндээ нагаад сайн таач нь. Би баярын аав байна. Миний охины ажил төлөв тгээс тань уу? Бурхан хүнд нэг зүйлийг дутуу өгсөн ч буцаагаад өргөдөг өхөөмөрөж. Тийм ээ, энэ бол миний хайртай хүний аав. Энэ бол миний аав. Хэрвээ буурал аавыг аваад удчихсан Бурхан та одоо намайг сонсож байвал газар дээрх ганц аавыг минь урт наслаж хайрлаач. Одоо би аавыг баярлалаа. Залуу уншигчид нэмэгдэж гарч ирж байгаад маш их баяртай байна.